За юу яцгаана хомис амьдрал сайн гэж надад. Тэгэхээр энэ удаагийн сэдэв болохоор хэрхэн яаж хүлээлтгүй амьдрах вэ? Энэ сэдвийг ярих юм ингээд хэдүүлээ. Миний амьдралын апдейтыг хуваалцгаая. Сайн нэг Валентины дараа нэг английн ивент ингээд зохиогсон чинь угаасаа нэг бич тайминга буруу тааруулсан илээ. Яасан бэ гэвэл Валентин болсон. Окей, маргааш нь Улаанбаатар хотоороо шартаа твтж байгаа. Цагаан сарын бэлтгэл гэ бүр мангар олон юмнууд ингээд давхцсан байна да. Тэгээд энэ ивентийг би ингээд нөө цуцлаад такс авсан байсан хүмүүст нь болохоор би таксийн буцаа рефанд болгож өгсөн. За. Тэнгүүтээ дараа ивент амар гоё ингээд нөө зохион байгуулна. Тэнгүүтээ одоо яг миний сая энэ ивент гэдэг холбоотой зүйл дээр хэдүүлээ энэ хүлээлт гэдэг зүйлийг холбож ингээд ойлгоцгоё заяа. Тэр үед надад ямар мэдрэмж төрсөн бэ гэвэл л штэ тий. Өмнөх үед чинь ингээд нөө ямар ч ингээд хүлээлтгүй зүгээр найзтайгаа ярьж за шаагуу шаа гээд тэгэл нэг такс тэдгээл тэгэл чинь нэг цагийн дотор чинь пижигнээ дүрцнээ дээ. За тэр юм чинь ингээд гоё байсан. Би яг тэрэн шиг ингээд нэг бүр болох ч юм эсвэл тэрнээс илүү ихийг ингээд нэг expect ингээд нэг хийцэн байсан. Тэнгүүтээ яагаад чи мэдгүй буруу цагта буруу газар ивент зохион гэдэг шийдвэрийг гаргацсан байсан байгаа даа байхгүй юу? Тэгэд ер нь ингээд би амьдралын айгүй олон үйл явдал нөхцөл байдлуудыг эгэж нэг санаж үзлээ. Хүлээлт тавьсан юм болгон өдөж байгаа юм шиг хисаад нагаад байгаа байхгүй юу? Одоо шил бодоод үзээ л да ингээл нэг чи нэг яг энэ ажлын ярилцлагын л тэнцэх хэрэгтэй гэж энэ ажил арах хэрэгтэй гэл нэг наагаад очиж штэ. Тэнгүүтээ ингээ яагаад ч мэдгүй ингээд буруу цагта буруу юм ярьдаг ч юм уу эсвэл нэг дандаа л бүтлгүүтэл юм гарч ирээд идэг дэсгүй би энэ хилцлийг л амжилттай бүтээх хэрэгтэй гэдэг ч юм уу тийм энэ альмаг л би ястаа жигэн ирээдүйн авгааг болгондоо мо чавганц мэн угац гэдэг нэг хойноос нэг гүтгэх ч юм уу тий яг тэгээ угаасаа тэр чинь ингээд fucking бүтлгүүтлийн гарч ирээд энэ чинь гол ингээд нэг ямар нэгэн зүйл дээр space буюу зайг нөхөх хэрэгтэй байдаг биднэрт үүргэлж. Тэгээ би амьдралынхан өөр бас ингээд нэг амар гой болж исэн одоо нэг зүйлүүдийг бас ингээ анзаарсан. Юу гэвэл миний одоо нэг амар гоё IT-ийн гайгүй мөнгөнд дүнгийн ажил авч ирсэн гэдэг бүхий л тохиолдлууд. Тэгээс ингээл нэг биш нэг кофе шоп ажилладаг байхдаа ингээл нэг коктейлын кейтерингийн хүлээлтийн захиалгуудыг амар хавдаг байсан аахгүй. Тэр ч бас хөөрхөн өндөр мөнгөнд дүнтэй бас. Тэгээд тэр чин дандаа ингээд ямар ч ингээд хүлээлтэхгүй үед л бий болсон байсан байгаа даахгүй тий хамгийн сонирхолтой за хүлээлтэхгүй байна гэдэг нь тэгвэл хүсэж байгаа байхгүй гэсэн үг бол хэлээгүй шүү заяа. Of course чи юм хүснэ. Жишээлбэл бид тэр одоо коктейлний ингээд гоё ивентүүдийн ажлуудыг авч эсвэл тэр нэг IT-ийн нэг гоё мөнгөнд дүнгийн ажлууд ингээд аваад кодыг ингээд бичиж явахдаа ингээд юуг анзарч ирсэн байл би зүгээр ингээд юу гэх за ер нь амьдрал шүү дээ гоё шүү дээ. Тийм. Өстой ер нь жоохон орлогоо хэсүүлчих жоохон мөнгөө сайжруулчих гээл ботсон л эсвэл одоо тэр үед үргэлж хэд хэдэн зүйл ингээд болдог байсан. Яг орлогоо хэсгийн мөнгөө сайжруулах ингүүд нь хэсэг миний одоо нэг одоо ажлууд ч юм ингээд зарцаад наачдаг гэсэн аахгүй одоо нэг зогсон байдалд орноо та. Тэгэл гинтл ингээд юу гэх тэр хилцэл мэлцлүүд нь бүтээл хөрхөн ингээд мөнгнүүд аваачаад иргэдэг байсан байгаа байхгүй. За тэгвэл ч те бид нэр хүсэх хэвээр. Нэг хүсвэл хясна гэдэг үгээр биш шүү. За бидний одоо хүсэл ингээд бидний тархинд орж ирнэ гэдэг нь бид нар тэрийг хүртэх хэрэгтэй гэж яригддаг байхгүй. Энийг хаанаас яаж ойлгох вэ гэвэл нэг кабалах гэж би ярьдаг да. Кабалах дээр болохоор чиний хүсэж байгаа зүйл чинь чи энэ дэлхий дээр ирээд хүртэх хэрэгтэй болохоор чиний тархинд ч надад хүсэл чинь орж ирж байгаа шүү. Буддизм дээр болохоор хүсгээ болоод ингээд шунлаа хаяад ингээд нэг тэг зогсол дээр оч гэж байгаа штэ. Энэ хоёрыг нэгтгээд ойлгох хэрэгтэй байхгүй энэ хоёр айдиаг. Яаж вэ гэвэл штэ те ингээд нэг магадгүй чи амар гоё гутлын дэлгүүр нээхийг хүсдэг байлаа. Магадгүй чи артист ингээд болохыг хүсэж байна. Магадгүй чи гоё шинжлэх ухааны том нээлт хийхийг хүсэж байна. Чиний нэг тархин дээр чи нэг хүсэлж орж ирэх тэгснээр нэг наач нэг чанаа багтахаар сангаж байна нэг наач юм шиг аврах юм шүү гэд. Тэгвэл наатаа чи яг хийх хэрэгтэй байхгүй юу? Хизээ чи ингээд нэг одоо жишээлбэл ингээд нэг хүүхнүүд яриад байдаг manifestation хэрэг нэг чи хастаа ингээд нэг юу гэх хүссэн болгон чи амьдрал дээр чи ингээд ирнэ биелнэ. Наа чи үнэлэхгүй да яг ярих юм бол гэхдээ хүүхдүүд нэг зүйлийг дутуу ярьдаг байхгүй юу? Юу вэ гэвэл manifest хийгээд амьдралаа ингээд гоё зүйлүүдийн ингээд нэг чиг шугамлууд оруулж байгаа. Энэ manifestation гэдэг зүгээр таад ингээд ойлгоцгоо. Нэг юм ид мэдээж зүгээр аг бэтэй холбоотой гүүрэл гэж ойлгочих заяа. Access. Юу вэ гэвэл ч те чи одоо шилэл айгуу гоё ингээд нэг MCS хүссэн мэрэгчлэрээ ажиллахыг чи манифест хийж болно. Окей, чана амархан санагдаж байгаа те. Тэгэнгүүт яг буддизм шиг бас ингээд тэг цогцол хийх буюу хүлээлттэй алга болох хэрэгтэй байхгүй юу?
Энийг яаж олох вэ гэж дээ. MCS-д оруу сайн байна. Окей, би бүр жаргалтай байна. MCS-д ороогүйсэн ч гэсэн би ч гэсэн зүгээр. Окей, ямар ч асуудалгүй. Тийм. Энгүүт нэг юм яг хүлээлтчин тэг болоод гэтээс хүсэж байгаа юмных ингээд нөө чиглэлийг ингээд нэг яг ингээд нэг жингийн тухайгаа тэнцвүүлсэн байна. Тэнгүүт яг өмнөс ч бүхэн болдог байхгүй юу? Мөн адил метр ингээд нөө нэг юу гэх одоо ивент байгаа штэ сайн нэг амжилттай болдог ивент нь шүү. Амжилттай болдог ивент дээр би зүгээр ингээд унтахынхаа бодсон л байгаа байхгүй. За нэг Монгол улснаа нэг хөгжилтэй байгаад нэг цагийн хамт өнгөрөх хүмүүс ингээд байв. Сайн л үз тэгэл матч болоод уулзчихил гэж ботсон л байгаа байхгүй. Тэр чинь тэгэл ухаандаа манифесташн болчихж байгаа шүү дээ. Гэхдээ гол надад ямар шүлээтэй байгаа. Би зүгээр л гарч нэг пив уухахаа өмнө зүгээр постэр оруулцаасаа тэгэл наа пив ууж хооронд мангаруулн чадууд орж ирэл таксав ингээл өртгүүлэл ороод ирсэн. Хөдөөд гол надад ямар шүлээтэй байгаагүй. Хоёрдугаар нөө бүтлгүүдтэй гэмэд болохоор тэрэн дээр байрны хүлээлттэйсэн шүү. Би яг тэдэн хүн орно. Яг тийм болно. Тэдэн төрний таксыг цуглуулгоотаа тэр газрын түрээс итгэж өгөн тиймэр тийм хөдөлтөж авна. Эдгэргэлэн яг энэний дагуул болох хэрэгтэй гэсэн нэг юм амар явцсан ингээд нөө барилттайгаар ингээд тэр юмдээ зохиох гэж оролцсон байгаа байхгүй юу. Тэгэл тэр чинь тэгэл өдөж байгаа шиг бүтлгүүтэж байгаа шүү дээ. За тэгвэл дараач удаа ивент яацх байх юм. Одоо хэдүүлээ тэр нэг хичээл болсон байна да. Зөвл би унтахынхаа өмнө хэрвээ ингээд нөө нэг юм нөхцөл байдал ингээд нөө бүртээ айд ингээд нөө манай Монгол улснаа миний зохиож байгаа ивент дээр гоё hang out хийгээд гоё хэрэгтэй ингээд wisdom ч юм уу хэрэгтэй гоё ухаалаг зүйлүүдээ олж аваад урагшлах ингээд хүн байвал би тэдэртэй матч болох буюу нэгтгэд бэлэн байна. Гэтэ гол надад ямар шүлээлт байхгүй биш. Тэ хүмүүс такс аавнаа авахгүй байна. Хүмүүс ирнэ уу ирэхгүй надад хамаагүй ирүүл гоё лээ нэрэхгүй байсан ч гэсэн окей. Гингүүт надад ямар ч айц байхгүй одоо зтэй. Айц байхгүй. Надад ямар ч ингээд бүтлгүүтгээс айх нэг тийм сонсон anxiety ингээ байхгүй. Тийм тэнгүүтээ ингээд нөө би амар цэвэрхэн сэтгэж чадчих байгаа байхгүй. Амар ухаалаг. Юу вэ ч тэ бид нар бүгд мэднэ. Таад ингээд нөө нэг голын нөө нэг эсэлтэй ус ингээ аваад сэгсрээд үзэрээ. Эс нь ингээл нөө нewkin 60 даяараа ингээл нэг эргэлдээл нэг боронгтой болно да. Тэг сэгсэрхээ болоод ингээд тавьчих юм бол тэр эснүүд чи ингээд нөө нэг доош ханаа тонжуулдээд цэвэр усан дээр нь гардаг да. Яг бидний ингээд нөө тэр хүлээлт үүсгээд одоо энэний дагуу болох хэвээр энэний дагуу ингэх хэвээр гэл ингээл нэг юм overthinking нэг юм болгоно ингээл нөө нэг гарынхын контролд оруулах гал гусаад байна да. Ингээд тусам яг тэр одоо нөө нэг эстэй 60 ингээд нөө нэг сэгсэрхтэй адилхан байхгүй. Тэгээ чи ингээд хизээч ингээд нөө юу гэх цэвэрхэн харж чаддаг байхгүй юу. Тиймээс ингээд нөө юу гэх дараа чи ивент төр ч гэсэн би ингээд нөө нэг ямар ч ингээд expectation боёо хүлээлтгүй зүгээр сайхан эрүүл төрлөө зэрэггүйсэн ч гэсэн надад хамаагүй. Everything is okay. Бүгд ингээд chill. Яг нэг юм байх л байгаа байхгүй. Тэгээд мөн адил ингээд юу гэдэг. Жишээлбэл би тэр нэг хүлээлтгүйгээр ингээд нөө нэг хэлцэл хийжсэн дийлүүд байгаа шүү дээ. Одоо тэр нэг том ажлуудыг мөнгө дүнгийн ажлуудыг авахтаа тэгэл нэг босстой нь уулздаг ч юм уу менежертэй нэг ингээд бол заал өөрхөн танилцуулга өгөөл. За би наад код чинь тэгж чинь тэтэр биччихээл. Наад коктейлний чи кетеринг чи би тэтэр хийчихээл. Тэг болгондоо ингээд нөгөө юу гэх миний хүлээлтийг тэр үед тэг байсан гэдгийг би дэрэж нэг сансан байхгүй. Яаж байг вэ шүү дээ те. Энэ хэлцэл бүтээд болов сайн л болохгүй байсан ч гэсэн надад ямар уу те. Яагаад бол угаасаа надад хийж байгаа бизнес маань хийж байгаа ажлууд маань гэдэг ч юм уу те. Тэгээ нэг юм одоо desperate гэж ярьдаг би одоо энийг монголоор одоо нэг зовцсон мэдрэмж байгаагүй л байсан байхгүй юу. Одоо тэгэнгүүтээ ингээд нэг хэдүүлээ ингээд энэ хүлээлтгүйгээр одоо нэг хүсэж байгаа зүйл рүү очих гэдэг одоо айдиаг гоё багцлж ойлгоё. Энэ яг л нэг юу шиг та багтаа үдчихсэн нэг Caribbean тэнгисийн далайн нэрмжтэй дээ штэ. Captain Sparrow ч нэг эвдэрхий луужинтай байдаг да. Тэгээ тэр луужин чи ингээд хизээч хойд зүглүү заадгүй дандаа нэг юу гэх хүсэж байгаа чиглэлийнхэн зүглүүн л ингээд зааж өгдөг дөө. Яг манифесташн яг ингэж л явдаг байхгүй. Одоо жишээлбэл юу гэвэл чи одоо ингээд юу гэх өөрийнхөө ингээд нэг дуу хоолойгоо бусдад ингээд хөргмээр байна. Эсвэл чи ингээд нийгэмд ингэж нөлөөлмөр байна. Чи магадгүй ингээд гоё магадгүй амар гоё soulmate-тэй гоё уулзрах те. Тэр ингээд чи зүгээр ингээд окей. Энэ бол миний хүсэл. Let's go гэж бодохгүй юу те. Тэгэл тэрний чин төлөө тэгэл одоо угаасаа ингээд шууд одоо челленжууд гарч ирэн. За юу гэвэл одоо жишээлбэл би айгүй олон кейс ингээд харж байсан ингээд нэг яг учрах хэвээр ингээд divine partner ингээд ягаад ч мэдгүй manifest хийсэн хүмүүсэд байхгүй би хөзөр тэр нь гарч ирдэг байхгүй юу. Тэнгүүтээ ингээд нэг сонирхолтой юм гарч ирж байгаа. 3-4 сар штэ мань хүмүүс бүр хухаас ингээд болцсон байгаа байхгүй юу. Тэгээ юу гэвэл болзогч хүнч байхгүй, тоож байгаа хүн байхгүй. Тэгээ нөгөө чи тэрүүндээ гол нь шаналаагүй байгаа байхгүй юу. За окей хүн гарч ирсэнгүү амьдрал гоё юм чинь гээд. Тэгээ угаасаа тэр хүмүүс нэг юм beyond the logic буюу локост авсан сэтгэлгээ байсан. Намаа хүн энэ сар тоохгүй хин намаа те. Тэгээ амьдрал гоё би хөөх юм чинь тэгээ угаасаа хүссүүсээг би нэг амар гоё
Өдөө очрохаа мэдчихэж байгаа юм чинь. Яагаад би ингээд нэг сингл байгаадаа шанална гэж амьдрал жаргалтай ш гэж пижигнэл явцсан байхгүй. Тэгэл 3 4 сарын дараа тэр хүмүүс unexpected байдлаар яг нэг очих хэвээр гой хүнтэйгээ учирсан үргэлжлэн сууж лээлэлтэй би зарим нэг хүмүүс ингээ харангууд би ч бас тэдрээсээ суралцах хэрэгтэй юм байна гэж би бас бодож байгаа байхгүй. Мөн адилхан шүү дээ бид нар одоо жишээлбэл мөнгийг манифест хийлээ гэж бодъё. Одоо би орлогоо 2 дахин өгсөх юм байна. Би орлогоо 3 дахин whatever the number. Чамд гол нь ингээд нөгөө яг амархан санагдчих юм бол яг тэр чи яг хүртэх хэрэгтэй байхгүй. Өө easy шүү дээ. Би орлогоо 2 дахин өгсөх чи easy шүү дээ гэдэг ч юм уу те. Тэгмэд нэг хэд хэдэн зүйл үргэлж болдог за. Хэсэг ингээд нөгөө юу хийн чи бүх ингээд нөгөө клиентуудаа алддаг ч юм уу эсвэл гинт ажилласаа халагддаг ч юм уу эсвэл ингээд нөгөө гинтийн байдлаар бүх юмнууд чинь зарцдаг ч юм уу те. Тэгэл байж бол буцаал ингээд нөгөө юу тэр одоо нөгөө тэр чинь нөгөө хуучны нөгөө холбоотой юмнуудаа л одоо нэг зайлуулж байгаа хэлбэр байхгүй юу. Тэгэл ямар ч хүлээлтгүй жис нэг сонирхолтой бизнесийн одоо боломжууд оролцдог ч юм уу гоё ажлын салууд орж ирэл пижигнэл явцсан байдаг да. Тэгээд одоо хэдүүлээ ингээд нөгөө нэг зүйл ингээд ойлгоцгоё. Айгуу олон тэрбумтнууд айгуу олон ингээд мөнгөтэй болсон хүмүүс яг тэр ингээд нэг үеийнхэн өмнө хэсэг баларсан байгаад байдаг байхгүй юу. Энийг уналтанд орсон ч юм уу яатсан ч юм аа. Тэгтээ гол нь тэр хүмүүс шүү дээ тий. Амьдрал уналтанд орчлаа, амьдрал хэцүү нэ тэргээгүй л окей яа их юм. Тэгэл буцаад босчих юм чам. Тий гол нь тэр хүмүүс ингээд subconsciously нэг зүйлийг аюул сайн мэддэг байхгүй. Яаж вэ гэвэл хэрвээ чи одоо ямар нэгэн зүйлийг аюул сайн хийж чаддаг бол хизээч ингээд нэг одоо шилбэл одоо мөнгө амар сайн гэдэг нэг өөртөө дууддаг хүмүүс байдаг шүү дээ мөнгөний энергитэй тий хаттай дандаа нэг зарж байгаа юм болгоно амар гоо амжилттай ч юм уу эсвэл хийж ажиллах нь амжилттай болчих. Тэд нар ч угаасаа ингээд нэг юу гэх юм тиймэрхүү зүйлийг чаддгаа амар сайн мэддэг. Алдсан ч айхгүй одоо байхгүй юу. Тэр том мөнгөтэй хүмүүс ч гэсэн угаасаа л ингээд нэг амар эвгүй ингээд уналтанд ингээд орж байгаа шүү дээ. Тэг гол нь тэр уналтыг яагаад гаргаж ирж ийн вэ гэвэл тэр чинь цэвэрлэгийн л процесс гэхгүй. Чиний одоо негатив энерги буюу сөрөг энергиудыг чинь цэвэрлж байгаа. Тэгэл тэд нар ямар ч хүлээлтгүй байж байгаа л тэгэл уртхаа хийжлээсээ ямарчлээсээ тэгэл бүүмгээл өстө саваал өгчлөө гоцтой амьдралаа ингээл амар сайн босгоцсон ч юм уу яасан ч юм аа тий. Тэгээ энүүн дээр бас би ч гэсээс ингээ өөрөх амьдрал дээр ингээ нэг тусгаж лээ л да яаж байвал ч тий одоо би unemployed байгаа. Гэтэ би таарууд ингээл нэг уншиж байгаа. Тэгэл коучинг орж байна гэдэг ч юм уу ямар нэгэн зүйлүүдийг би амжуулж байна. Тэгээ бол надад ямар ч ингэ нэг хүлээлт байдгүй л одоо шилэл за би өнөөдөр тэдэг хүн таарад уншин би тэдэг болмолноос ямар ч хүлээлт өгөхгүй тэг хүн орж ирэхгүй л тэгэл одоо сайн л эзэтэй Монгол улснаа тэгвэл асуудалгүй л байгаа байз. Хүн орж ирэл окей би яаж ингэ нэг чадхаа хийх вэ гэдэг ч юм уу те. Тэгээ гол нь ингэ тэр үр дүн гэдэг зүйлээс би ерөнхийд бол татгалцсан байгаа байхгүй. Үр дүн ямар нэг хамаагүй ямар ч лсэн би хийсэн. Гол нь хүлээлтгүй бай гэж залхуу бай гэсэн үг бол биш шүү заа. Чи үргэлж ингэ юу гэх гоё ажилд одоо мөрөдлөх ажилд орохыг хүсчүүл чи тэнийг юм биш л хойноо нэг тэр ажилдаа шаардлагатай скиллээ чи нэг өөрөө сурнаадаа тэнийг биш л юм бол хүлээлтгүй байна гэдэг нь тэр үр дүнгээс хүлээлтгээ хаях буюу тэр ажилд ороо сайн лээс орохгүйсэн ч гэсэн тийм л эз. Одоо хамаагүй өөр юмэг олж чадна, илүү гоё зүйлийг би бүтээж чадна гэдэг зүйл дээр л ярьж байгаа болохоос чи нэг хүлээлтгүй амьдрал гэдэг нэг гэртээ цэцэг царайлаад гизээлээд мөнгө орж ирнэ гэдгийг сквал суглаас тэдэнд өөрөг наандаа гэж хүлээж болохгүй шүү дээ. Тийм тэнийг гэж бас болохгүй шүү дээ. Зүгээр л чи уртаа хийж гол нь үр дүнг л хайж. Чи хийдэг хийцэн цагчтай те. Чи нэг юм байдэ. Бид нэр зүг зүйл ингэж нөө хийлээ гэж бодъё. Одоо жишээлбэл би одоо бизнесээ хийгээд татвараа ямар ч лсэн цаг тухайд нь төлсөн тэ цалинбүлгээ ч гэсэн ингээд нэг юу гэх тажмайл тэгэл амьдрах хугаач ингээд нэг болгохтгоо болгоол тэгэл дампуурсан. Гэтэ ингээд юу гэх би хизээч ингээд нэг юу гэх холгаа гэж юм хотлаа хэлэл мөнгө олоогүй л байгаа байхгүй. Тийм болохоор миний тэр кофе шопын бизнес ингээд дампуурахад харин ч бүр ингээд нэг амар юу л байгаа байхгүй одоо уналт шиг санагдаагүй ш надаа. Тэгэл унжлаач тайчихгүй. Харин ч би тэндээс бүр амар юм сураад илүү ухаалаг ингээд нэг амьдралаа одоо нэг харж сурцсан байгаа даа байхгүй. Тэнгүүтээ ингээд юу гэх энийг хэдүүлээ яаж ойлгож болох вэ гэвэл чи ямар нэгэн зүйлийг тэр одоо хийж байгаа зүйл чинь заа зүг зүйл байх юм бол магадгүй чиний одоо ажилчин хүмүүсийн асуудлыг шийдэж өгдөг. Магадгүй чи одоо гоё ингээд нэг divine partner буюу soulmate-ийн уулзрал нэг тоогооны холбол амьдралаа ингээ болохтой тэр хүнд ингээ ерөөсөө нэг амьдрал хамтдаа ингээл амьдралаа босхыг бүтээгээл ингээл нэг урагшилж ийсэн бол заа тэр хүн нэг 10 маран тавьж бай солиоргүй шүү дээ. Тэгээ чи ингээ нэг найзуудаас айгүй үнэж мөнж тэгээд хөрхөн байж ийсэн бол заа тэгээ тэр
фейл гарч ирлээ, бүтлгүүтлээ гэж бодъё заа. Хин ч чамд зэмэлдэггүй байхгүй юу? Яг л чи зүгээр л сайн гэж бодсон буюу зөв зүйлийн төлөө л ингээ хийсэн. Гол нь нэг юм байдیں۔ За ямар ч ингээд нэг тохиолдол сайнны төлөө ингээд хичээгээд тэр чинь ингээ унлаа гэж бодъё л да. Тэгээ зүгээр ингээд нэг дараа яах вэ гэдэг айцаа хаяал хүлээлт хаяал тэг буддизм шиг яг тэг зогсолт ингээ хийчихэл юм бол яг тэрүүнтэй чинь ингээ таарсан амар гоё одоо боломжууд хүмүүс opportunities ингээ гарч ирдэг л байхгүй юу. Тиймээс ингээ нэг энэ яриа хэдүүлээ төгсөөд ингээ дүгнэхэд хизээч юу яж болохгүй. Одоо жишээлбэл хизээ хаана одоо яаж энэ бүхэн ингээ нэг зүгээрээ болохол одоо нэг юм дандаа л нэг хариулт ингээ хайгаал эсвэл нэг юу гэх юм удахгүй миний амьдрал жаргалтай болно гэж хүлээх хэрэггүй байхгүй. Зүгээр яг одоо чамд яг ямар асуудал тулгарч байна тэдрийгээ давчгаа. Энэ асуудал ч юм уу энэ айдас энэ ингээ нэг төвөгтэй юмнууд чинь зовлон гэдэг зүйл чинь үүндээ зовлон биш ээ. Яг үүндээ чиний негатив энерги ингээ нэг чамаас cleanse буюу цэвэрлэж байгаа процесс шүүгээ хүлээгээд авчих. Энэ зовлон гэдэг зүйлийг enjoy хийгээ сурч. Угаасаа ингээ нэг юу бид нэр юу гэдэг шүү дээ. Зовхч болол тэнэгэлдээ бид нар бүгд мэднэ. Гэхдээ энэ зовлон зүгээр яг нэг фитнес дасгал гэж ойлгочих. Энэ ингээд нэг болж байгаа бүхий л ингээд төвхтэй нөхцөлөд магадгүй би хичээлээ сурах хэрэгтэй байсан байна. Би жимдээ ингээд нэг өөрхөн дасгалыг хийж байна. Энэ зовлон би accept би хүлээж авлаа. Тэгээд ямар сайхан байдаг вэ? What a gift. Okay, let's go. Тэгэд гол нь штэ те энэ зовлон ингээд нэг байлаа гэд нэг л өдөр миний амьдрал гоё болно доо гэж хизээч бодож болохгүй байхгүй. Энэ амар чухал огцоо. Тэгэх юм бол ирээдүйд цаг дээр нэг хүлээлт үүсгэсэн байна да. No болохгүй шүү заа. Нэг л өдөр биш заа. Яг одоо би жаргаж байна. Яг одоо би яг амьдралын хамгийн гоё момент дээр явж байна гэж бодох хэрэгтэй байхгүй юу? Би яагаад энэ чухал вэ гэж хэлдэг. Бидний бодол болон бидний эмошн үргэлж ингэж нэг юу юм бидний шийдвэрт нөлөөлдөг. Тэ? Одоо чи өнөөдөр ингэж нэг амар төвөгтэй нөхцөл байдал ингэ байлаа гэж бодоход пауз аваад гүнзгий амьсгаа авлаа, гүнзгий амьсгаа гаргалаа. Эхлээд wow, what a pleasure боо ямар сайхан бэлэг вэ. Баярлаа. Энэ зовлон баярлаа. Энэ асуудал баярлаа. Угаасаа би амьдралдаа жаргалтай байна. Яг энэ тохиолдолд ч чиний тархи чинь яаж ажиллах вэ гэвэл одоо тэгвэл гаргалгаа хана. Би хизээ хаана яг ямар хүмүүстэй яаж уулзах вэ? Би яавал эдрийг ингэ шийдэх вэ гэдэг нэг юм боломжоо ингэ нэг тархич автоматар хайгаад эхэлчихдэг байхгүй юу? Тэгэл зөв цагтаа зөв хүмүүстэй л уулзч таарна шүү дээ. Тиймээс ингэ нэг юу гэх юм одоо болж байгаа зовлонтой enjoy-г сурч тэгээд яг үндэ наа зовлон чинь зовлон биш байсан. Наа чинь зүгээр л одоо нэг юу байсан. Чиний тэр тавьж ойлгох хэвээр негатив энерги одоо нэг цэвэрлэгээ чинь байсан. Дараа нь хизээ хаана яаж гэдэг хүлээлтээсээ гарчих. Тэгээд болвол тэрлээс болохгүй бол тэрлээс ямар ч тохиолдолд би яг л ингэ нэг зөв цагтаа зөв жаргалтай үе дээр л явж байгаа шүү. Чи хизээ ч ингэ нэг буруу цагтаа амьдрна гэж байгаагүй. Чи хизээ ч ингэ нэг гим нүгэлтэй юм шиг ингэ нэг амьдрал нэг юм хийсэн бол байгаагүй. Эсрэгээр чи зөв үргэл зөв цагтаа байгаа. Ялангуяа хамгийн ингээд нэг элит ингээд нэг соовлууд байж болох хамгийн төвөгтэй нөхцөл байдлуудыг үзсэн байдаг. Тэрнээс ингээд авсны дараа тэр хүмүүс нийгэмд том импакт болдог шиг яг үүндээ бидний одоо нэг ирж байгаа зорилго нь одоо бидний хүн болно доо. Тэгэл одоо бид нэр энэ амьдрал дээр хүн болгон өөр өөртөө тус тусын хичээлээ сурах гэж л ирдэг байхгүй юу? Тэрээс нь ойлгоорой за. Чи Илон Маск шиг баян боллоо гэд хизээ чи жаргалтай байхгүй. Та Эпштейний файлыг мэднэ л үстэй. Илон Маск чи ингээл нэг дэлхийн хамгийн баян гэхдээ стил Эпштейний секс партинд аниулсан сууж байгаа байхгүй юу? Оронд нь Стивен Хокинг өргөцсөн л нааж байгаа байхгүй юу? Нэг юм доктор гэдэг та. Илон Маск шиг мөнгөтэй бол чиний амьдрал шийдэгдэнэ гэж бодож байл үгүй зөө. Илон Маскийн энэ амьдралдаа ингээд нэг ирэх гэж сурсан ажил нь болоод нэг хүүхний тэнгэртэй болох гэж сурсан юм ирсэн билгүүдээ тий. Нэг ханы тэнгэртэй нэг аятайхан амьдралтай ч юм уу тий. Даанч Илон Маск одоо энийг чадж байгаагүй мэдэхгүй байна. Тийм. Гэтэ хамаагүй. Угаасаа Илон Маскийн л амьдрал Илон Маскийн л өөрийнхөө одоо нэг сурч байгаа хичээлэхгүй юу. Одоо тэнгүүтээ ингээд нэг чи хизээч битгий өөрийгөө бусдад харьцуулаарай. Чиний амьдрал бол яг чинийг арчуул гэдгийг хэлээ заяа. Тэг хүлээлтгүй амьдраад болол тэрлээс болохгүй тэрлээс тий. Тийм л энэ да. За тэгээд cheers дараа чимчлэгээр олзъя за.